Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид зохиолоос Үлгэрийн Баатрын дүрийг ялган таних тухай үзнэ. За зургуудыг ажиглаарай. Муурнуудын тухай зураг байна. Багш нь энэ зохиолын зохиогчийн үгийг хэлж өгье. Инхий хүүхэд та нартай энэ үлгэрийг ярив. Алс газраас ирсэн ангар нутгаас гарсан айхтар нэг муур алтан дэлхийд байжээ. Муурнаас өөр гин мухлагт хоргодож унтдаггүй гин байшин бариад суудаг гин бамгар зөөлөн ортой гин өнгөтэй торгон хүнжилтэй гин өдтэй торгон дэртэй гин өвгөн манаач тэдний өн цагийн зарцгийн хашаа байшингийн цэвэрлэж хамаг ажлыг хийдэг амьтан хүнийг халгаад буй айхтар чамд мандаг гин шүү. Тэр хашаан дотор нь чацран гүзээлзгэн ургадаг юм байжээ. Гэтэл нэг өдөр муурын хоёр ач нэрж хаалгуудыг нь догшиж хайр өршөөл бойжээ. Өнөөдрийн зохиол Исмаршагийн муурын байшин үлгэрийн 1-р хэсгийг багш нь ярьж өглөө. За үлгэрийн 1-р хэсэгт хэдэн баатар гарчээ бүгдээрээ харъя. За муурын ихтэй гарчээ. За муурын ач нар гарчээ. За зарц муур Василий өвгөн гарчээ. Хэдэн баатрууд гарчээ. За 4 баатар гарч ийн хүүхдүүдээ. Энэ жимсний зургуудыг нэртэй зөв харгалзуулъя. За зөв хүүхдүүдээ бүзээлцгэн гэж юм. Чацраган бөөрөлцгэн улаалцгэн. За хүүхдүүдээ муур эцэгтэй хашаанд ямар жимснүүд нь ургасан байлаа энэс зүйтэй. Гүзээлзгэн чацраган нь ургасан байсан. За дараах үгийг сайн ажиглаарай. Харцгаа хэдүүлээ. Тарваг гэсэн үг бай. За үгийн дунд тарваг гэдэг үгэнд үгийн дунд хэдэн гэгүүлэгч орсон бай? Бүгдээр тоолыг 1, 2, 3. За хараарай хүүхдүүдээ 1, 2, 3. 3 гэгүүлэгчийн сүүлийн гэгүүлэгчийн өмнө юу гитсэн бэ? Зүйтэй балархаа их шиг гитсэн биз дээ. За зүйтэй. За энийг уншия. Эрдэнэ. За эрдэнэ гэдэг үг мөн ялгаагүй дараахан орсон 3 гэгүүлэгч 1, 2, 3. Дараалан орсон 3 гэгүүлэгчийн сүүлийн гэгүүлэгчийн өмнө балархаа их шиг бичин гэдэг ийм дүрм үзлээ. Дүрмээ бүгдээрээ уншицгаая. 3 гэгүүлэгч дараалан орвол сүүлийн гэгүүлэгчийн өмнө заавал их шиг бичдэг юм байна. За энэ үгнүүдийг хараарай бүгдээрээ. Өнөөдрийн үндсэн дүрмтэй тохирч байгаа хүүхдүүдэд хараарай. Ансаг ямар үг болохыг бүгдээрээ харцгаая. Нүдийг аних, доод, дээд, нимгэн арсыг хэлдэг юм байна шүү дээ. Энэ арсыг хэлдэг юм байна. За онцлог гэж юу хэлдэг вэ лээ? Аливаа зүйлийн адил төстэй талыг нь зүйрлэж хэлэх үгийг онцлог гэдэг юм байна. За будраган гэж юм. Энэ бол бутлаг ургамал нөгөө дараалан орсон 3 гэгүүлэгчтэй нь орсон ба шүү дээ. Энийн урдад их шиг бичсэн байна. За бутлаг ургамал гойд ургадаг. Зээргэн гэхэд бас адилхан байна. Дараалан орсон 3 гэгүүлэгч орсон байна. Энэ зээргэн гэдэг мөнх ногоон ургамал 4 улирлтал ногоон байдаг. За гэрийн даалгаварт сурах бичгийн 119-р хуудас дасгал 5 2-р хэсгийг уншаад дөрүүдийг бичиж ирээрэй. Хичээл данхандалтай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.